Шинэ Монгол сургуульд ороход байшинч баригдаг байсан. Аав ээжтэй хэлээл за би нэг ийм сургуульд орох гэж байгаа гэж тэгсэн чи үгүй чи ямар ч байшин байхгүй яав ийм сургуульд ордё гэдэг. Ахлах сургуулийнхаа 1-р ангид төгсөөд Шинэ Монгол сургуулиас Япон руу зуны сургуультанд 5 хүүхэд явж исэн. Тэгэхэд бол ерөөсөө маш их шинэ содон юмнууд амьдралд анх удаа л харж исэн. Жишээ нь Японы гэрэлтэй удамж, метро, өндөр байшингууд гэл гэр бүлийн хүнтэйгээ Шинэ Монгол сургуульд байхдаа танилцчихсан. Уг нь Японд их сургууль сурна гэсэн тийм төлөвлөгөөтэй байсан. Гэтэл манай найз охин Бээжинд банк санхүүгээр сурнаа гэд Бээжин явлаа гэдгийгсэн. Тэгэхээр нь за тэгвэл хоёулаа зөвхөн Бээжин сургууль сурья гэд цуг анх Бээжинд явжсэн. Бээжингийн олон улсын эдийн засгийн их сургуульд сурч төгссөн. Тухайн үед Улаанбаатар хотын гэрэлтүүлэг чимгэл цахилгаан тээвэр гээд 2 компани хариуцж засвар үйлчлэгийг хариуцдаг гэсэн. Энэ 2 компани Бээжинд их албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Тэгээд хэрэгцээтэй бараа материалыг нийлүүлдэг болсон. Бээжинд үйлдвэр гэж бол байхгүй дандаа үйлдвэрийн бүс нь Гуанчжоу, Шанхай, Жозиан гээд хотуудад байдаг гэсэн. Байнга л одоо хагас сайн бүтэн санд хичээлийнхаа бус цагаар тийш явж үйлдвэр судалдаг гэсэн. Би 2008 онд энэ гэрэлтүүлгийн компани анх байгуулж ирсэн. Одоо 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Манай компани ихэвчлэн нийт эзэмшлийн зам талбайн гадна гэрэлтүүлгийг хийдэг. Угсралт, засвар үйлчлэгээ, хийсэн ажлуудаас гэвэл их тайвны өргөнжлөө, Чингисийн өргөнжлөө, багшийн дээд, муйс эдийн засаг, 4-5 дугаар байр, налахын замын гэрэлтүүлэг, гандан, драмын театр, төв шуудан 1-3 дугаар эмнэлэг мөн дүүргүүдийн гэр хорооллын гэрэлтүүлгийг хийж байсан. Гэрэлтүүлгийн угсралтай ажил хийхэд бол аюулгүй байдлыг хамгийн номерт нэг тавьдаг. Чанарыг бас хамгийн чухалчилдаг. Энэ миний хийж байгаа энэ ажил маань онцгой барилга байгууламжид ордог. Цахилгаан гэрэлтүүлэг гэдэг хүүхэд тогон зохиолох, хүн тогон зохиолох ч юм уу, эсвэл машин хүний дээрээс гэрэлтүүлгийн шон унах ч юм уу, энэ болгоноос сэргийлж хамгийн чанартай бүтээгдэхүүнээр хийдэг. Дээрээс нь манай ажилчид бүгд агаар дээр ажилладаг. Шугамын ажил хийх юм бол бүгд л шонгийн модон дээр авирал уцаа татал явдаг. Тийм болохоор аюулгүй байдал манай компани хамгийн номер 1 эрхэмлдэг зүйл. Бид нэр анх 5 компани хэлээд Монголын гэрэлтүүлгийн холбоо гэж байгуулсан. Энэ гэрэлтүүлгийн холбоо нь болохоор Монголын гэрэлтүүлгийн стандартыг боловсруулах зорилготой анх байгуулагдчихсэн. Яагаад Монгол улс стандарттай болох шаардлагатай болсон гэхээр одоо Монгол улсад хэрэглэгдэж байгаа, Улаанбаатар хотод хэрэглэгдэж байгаа энэ гэрэлтүүлгийн шонгууд, гэрэлнүүд маш олон төрлийн, маш ирээвэр хураавар ийм тоног төхөөрөмжүүд байдаг. Тэрийг бүгдийг нэг стандартад оруулаад зөв зохион байгуулалтаар одоо жишээ нь тусгалан ч юм уу, эсвэл шонгийн хийц ч юм уу, гэрэлтүүлгийн хийц ч юм уу, энэ болгоны ингээд яг нэг хот нэг стандарт гэсэн зарчмаар ажиллах юм бол энэ стандартын маань үр өгөөж гарна. Анх Шинэ Монголд ороход ердөө 105 сурагч байсан.
доотлын анги гэж байхгүй, дээдлийн анги гэж байхгүй. Хоорондоо танай анги гэж байхгүй, манай анги гэж байхгүй. Бүгд л одоо яг нэг ангийн хүүхдүүд шиг сурч ирсэн. Тийм болохоор нэгдүгээр үеийнхэн маш хоорондоо энэ тийм дотн байнга сакс тоглодог, зөвхөн уулздаг, биенийхээ төрс өдрийг тэмдэглэдэг, ар гэртэн зовлон гачигдал гарсан бол бие бинийгээ дэмждэг, цогтаа нийлж хамт бизнес хийдэг. Манай отхон болохоор яг нэгдүгээр үеийн 6 залуу нийлж байгаад барьсан. Байнга л уулзаал явдаг. Тийм л нэг ихтгэлцэн хүмүүс байд юм да.